За манай шинжлэх ухаан технологи харилцаа холбооны яам гэсэн байна үү те. Хэлсэн яамны одоо гадаадд хэрэгжүүлэх ийм баг анхдагч төсөл нь ингээ болж байгаа юм тусламжаар хэрэгжүүлж байгаа. Энэ компани яагаад энэ 3 компанийг шалгаруулсан бэ? Манай яамнаас гэвэл 3 компани маань Revlion гэдэг компанийн хувьд одоо AI суурилсан тэр серверийн тал дээрээ Солонгостой бүр тэргүүлэгч ийм компани. Бусад 2 компани нь болохоор дата өгөгдөл дээр суйрлаад үйлдвэрлэлд ашиглах тал дээр Солонгос улстай тэргүүлэгч ийм компаниуд байгаа юм. За тэгээд энэ компаниудын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээ, гэх мэтчлэн зүйлүүдээр үнэлээд манай яам энэ 3 компанийг шалгаруулсан. За мөн төсөл яаж шалгарах вэ гэхээр ийм үндсэн суурь нөхцлүүд байдаг. За тухайн орондоо энэ төслийг хэрэгжүүлснээр доктортой хөгжих, энэ үйл ажиллагаанд доктортой үргэлжлэх боломж байна уу гэдгийг бас ингээд голлох суурь нөхцөл болж хандгаа. Ингээд галын ерөнхий газар бол энэ шалгуурт тэнцсэн мөн тэгээд цаашаад хамтран ажиллахад маш их өөрсдийн зүгээс дэмжлэг тусламж үзүүлдэг, маш их тийм хүчин чармаалт гаргадаг ийм байгууллага гэдг нь бас нөлөөсөн гэж байна. Жилийн нийт хорон оруулалтын дунд нь $2 сая байгаа. Үүний төслийн үргэлжлэх хугацаа нь 2 жилийн хугацаа 2025-2026 онд үргэлжилнэ.